Айшгүй. За амар минь дүүрсүүд минь. Ай тохон дүүрэн байна уу. Үл нэгнэн айтаа юу. За. Бодлыг тэгшэд гэж зөн хурцалж. Цөс тогтворжуулж. Цус шингэл хин дайчин ухаанд. Оюунаар нэгжвэл тамир тогтворждөг ядталтай. Тэртээ цагтаа явган бөөлөөж гэж хэлнэ. Бодол тэнцвэржүүлэх, тогтворжуулах үйлчиг гэж нэрлэх. Дотоодын өөрийн сүнслүү харцыг тулгаж, санааг тодлож, зөнг хурцалж, мөн хөх тэнгэрийн санааг таахыг эрхэмлэх нь хөх толботны юу лээ. Үүгээрээ бүх тэмээгч өөргөж дийлнэ. Бүдүү мотыг алгадан хугачна. Үлгэр мэт, домог мэт хүчинд шамдахын тулд өөрийн хим хангалтгүй учраас сүнсэн мөнөөс байгалийн химтэй тэмцэх гэж хоолон хүрднээс цааш зүрхэн наран сүлжээ үрчхийн үндэс гих хүчний дөрвөн хүрдлүү агсан орхон оюун санааны тэнцэтгэлийг дараах үйл болно. Хүүхэд баг өндгөн цэрэгтийг оюуны тэгшилсний дараа биетийн чармаалтай бэлэгтийн хүчийг нийцүүлэхийг сурган эхэлнэ. Дөрвөн хүрдийг ер салгахгүйгээр хөхүүлэх аваас биеийн тамир агсдаг. Зүрхэн хүрдэн, наран хүрдэн, үржих хүрдэн, үндэс хүрдний тэгш босоо оршихуйд тамир оршдог. Хоолон хүрдэн, мэлми хүрдэн, оройн хүрдэнд хүч агсаж нэг-нэгнээ таних аваас сүнс оршдог. Дээд 3, доод 4 хүрдний нээцэлдэр арга бэлэг тэнцэнэ. Тиймээс тус-тусд нь нэг-нэгээр тоолох нь бодол тэнцгийн эхний 3 даваа. Бодол тэнцмэгч биеийн даваа бол хамтын хүчээр хамгийг шавхах дээр эхэлнэ. Энтэд өндгөн зэрэгтийг 4 бүлэгт хуваана. Анхаарал төвлөрлийн онцлогтой хөвгүүдийг харваач болгож бэлтгэнэ. Арга мэх сүүхээтэйг нь хэрүүлж болгож бэлтгэнэ. Амин хочхруудыг нь мөрч болгож бэлтгэнэ. Тамдан унших цэрэг дайны тулаан бус, цэрэг дайны дэмнэх ухааны аргуудад усан мөр, ангийн мөр, өртөө холбоот, мөлхүүл, танда, үүдвч хаалгач, ам сахигч гээд аммай золиослох бус үүлийн чадамжийг агсаана. Харин та бие болоод оюуны хүч ялгарсан балчруудыг бол аргач болгож бэлтгэнэ. Энэ нь дайн цэгцлэгчдийг хэлнэ. Аргачд өсвөл жанжин болно. Хэрүүлчд хүчжвэл баатар болно. Биеэр ялна, бусдаар ялна. Харин мөрчд бол ар ноён болж хөгжиж төр төшдөг бол харваачд нь жигүүртүүд болж хурцлагдана. Ийм 4 жигчиг ялахын учир нь хүмүүний сүнс нь олон суу зайл хүч чадлыг агуулах 99 тэнгэрийн онцгой нэгэн заяа ба дэмнэ. 98 заяат байхын учирт ханах заяаны хүчинд нь эзэн сүнсний голын хатгаасыг тэмтрүүлэх төр бодлогын хасын 4 эргэлтийн суур болно. Иймтээс бүхний чадахыг хориглоно. Би дийлэх төгөлдөр чадна гих уухай дээр 4 бүлтэд үрсийг хуваана. Гэхдээ 10-тад 4 бүлгээс тэнцвэртэйгээр андлал хэмтэй байхыг, хөглөөж аягтай байхыг сойрлно. За, тамир
Би тамирын бясалгал эхлэхэд бодлын булхай овоорж бясалгал тойлдаа хурж гутаасан аривдсан байж болно. Тайвшир. Авир тайга зууралдаж ад сүүдэр зангаа номхотгож амжаагүй байсан ч болно. Энэ нь хүний биеийн хийн суудлын бөглөрлөөс ангижирсны дараа тайтгарах учир. Ирлүүлсэн байх нь олж юм. Илрүүлснээ тэсэж байх нь зол юм. Иймээсэн хүмүүний 14 хавард ханмал дээр өөрийн холчхорыг таньсан, өөрийн атаархлыг таньсан, өөрийн зөвхөрлийг таньсан олон янзын сэтгэл эмтэрлийн түүхийг өндгөн зэрэгтээс ажиж тэмцлийн гал эсрэг чигтэн байхыг тооцно. Чиний сул тал бол чиний хүч. Өөр нэмгэн хүмүүн бол өглөгийн их хүчтэй. Өглөгтөн харин хоосорхон их сүдэртэй. Өөрийгөө хохироохын хортой байдаг. Иймээс нь хохирох чимээн өөрийгөө чамлагч хүмүүн бол өөр нэмэгтэн гэж нэрлэгдэж энэ хүмүүн баатар жанжтын талбарт бус мөрчд байх нь их. Өөр нэмгэн байхад дээр мэлми хүрдний итвэх анзаарга өндөр байгаа тул шулуун цусыг нүүрнээ авч дийлдэггүй. Өөр нэмгэнтнүүд харин ас тулаанаар хамтын хүчээр дайдах нь зүй. Энэ мэтээр анхдагч дөрвөн бүлэг бол хаанаас тулалдах хүний хүч байхыг хохирох сэтгэлийн орон зайнаас олж мэдхийн явдал болно. Төс зоригтой нэгэн бол нэг тэнэг гэдгээ тунхаглах нь зүй. Арга ухааныг эзэмшчихэд биш. Арга ухааныг эрэлхийлэх оюуны их дайшлагаантай нь онцлог. Эдэнд нь хэрүүлж тулаанч буюу нүүрэлдэн барилдах чадaltaй тул манлайд нь байхыг суралцж амьд гаргахад тэсвэржиж хөөгчих нь зүй. Мөрчөд харваачдын холчхор занг харин ангилахын тулд цөсний хэмжээ их чухал. Тиймээс тэнцвэр өндөртэйг мөрч тэсвэргүйг харваач болгоно. Учир нь мөрчд ганцаар байхын чадамжийг агсан бодлоготон шинжтэй. Бусдын шүүмжлэн хэвтэж өөрийгөө сүүдэр талдаа өмөөрөхсөд байдаг. Энэ өмөөрөн шүүмжлэх зан харваачаас илүү анхааралтай байгаагийн онцлог мөн. Энэ мэтээр хүмүүний сүүдрийг 14 хавартад боожлын явцын гүн сэвтлээс өмнө барьж аваас жинхэнэ дайчны хар галын хүчийг олж мэдэж болно. Харин та иймтэй байх ёсон. Тиймтэй сурах чадамж хэмээн нийгмийн бусад хүнийг албадан томлох байдлаар цэргийг бэлдэх аваас аюулт дайнд амьд үлдгэсэд үгүй билээ. Иймээс өөрийнхөө ад зангийн манлайг заавал хүнддэг. Чи хохирогч бол, гонгногч бол, анзаарга сайтай бөгөөд хохирол давг ухаан хурцыг илэрлийн гэрлийг хайх ёстон мөн. Чи зоригтон цөстөн болоо тэмцэгч бол, нэг жалхахмын тооцоо хийх ухаантан мөн. Чи энэрэг чайрлагч бөгөөд илгэмсэг дотныг нэрийн хичээхийг үйлдэгч нь бол ховч талбарт хүнлэг яриагаар ухуулж дайн эцэслэгч мөн. Энэ мэтээр өөрийн сул талыг хар галлын хүчинд агсуулахыг эрхмэл хүмүүндээ унтсан 7 ангид ад зан
би зөвш. Мунхаг бол чамд зүрхэн хүртний давангай зориг би. Мэлми хүртний идэвхжил хүмүүжүүлэлт. Өөн төгч, хохирогч, зангаар илэрнэ. Шүүмжлэлт. Тэгвэл чи ажигч нь мөн. Үгийн хэлхээс зүрхшээдэг. Үгийн хэлхээс зүрхшээдэг. Үйлдэлийг сонирдогч бол чи ховч мөн. Үхч нь оюунаар чин төгөлдөрчиж, нийгмийг засах чинь мөн. Энэ чи энрэн нэгүсэгч нь өгөгчийн ихээ таашаалыг мэдрэх чинь үүндээ эргээд нэхлийн зүдгүүрт нь бол горилог тээгч нь бол чи ахгүй ч мөн. Эд хөрөнгө чамд зохиномж. Архал байгаа. Архал, бахархал, алга, ташилт, бусдын амнаас нэрэн дуулахын хүсэлтэй. Тодрангал болцохын шуналтан бол чи мэч заяатан мөн бөгөөд үүнээсээ бүүич. Сондгоо бай. Хуйлтай тачаалтай бусдын болоод өөрийн гоог таних үзэмжид анхаарлыг өгч чадагч нь бол чи тэтгэгч нь мөн. Чи сургуун хүмүүжүүлэхийн чадамжтай аж. Харин бат бүх бөгөөд дуулууртай боолын заяан зантай бол чи суур бүх мөн. Энд чамд манлайлалын чадвар байхгүй ч асар их тэнгэрийн даат чадвар тэсвэр хатуужл байгаагийн илэрч бөгөөд сайн ноёнг төш. Чи өргөх төрийн тамга мэт амжилтанд хүрнэмж. Нэг иймэрхүү төвшөнд байхаар байна да. За амсгий.